За миний нэр бол Болд Эрдэнэ. Barla World компани операторын сургагч ажлыг хийдэг хүн байгаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ компанид ажиллаж байна. Тэрнээс 15 жилийн хугацаанд над операторын сургагчийн ажил хийж байгаа. Ер нь бол удирдлаас хамаарат өвлийн удирдалд бол харьцангуй гайгүй. Сардаа нэг 10 гаруй хоног ч юм уу хөдөө ажиллана. Зуны удирдалд ачаалттай үед сарын 20 хоног ч юм уу 20 гаруй хоног нь хөдөө явж ажил хийдэг. Уурхайн сайтуудаар очиж тухайн тоног төхөөрөмжүүд дээр зарагдсан тоног төхөөрөмжүүд дээр сургалтаа хийдэг явж ийм ажил хийж байгаа. За энэ тоног төхөөрөмждөр сургалт хийснээр нэгдүгээрт бид нэр машиныг аюулгүйгээр ажиллуулах боломжтой болно. Хоёрдугаарт нь тухайн машиныг хамгийн өндөр бүтээлтэй ажиллуулна. Тэгээд дээрэс нь ашиглалтын хугацаагаа хамгийн үр ашигтай урт удаан хугацаагаар ашиглахын тулд бид нэр сургалтыг хийдэг байна. Анх 8 оноос хойш арай жижиг 60 тонны уулын техникээс эхлэе. Тэгээд 90 тонн, 130 тонн, 220 тонн. Тэгээ одоо 300 тонны дампан дээр ажиллаж байна. За би орсон цагаас хойш чинь 26, 40 тонн, 130, 220 тонны автобусуудад барьж байгаад одоо энэ ард харагдаж байгаа КТ 794 AC гэдэг гайхалтай техникийг барьж байна да. Энэ 794 дамп бол операторын 5 дахь сайтай, ажиллахад нөхцөл сайтай. Тэгээ ажлын бүтээмж өндөр, эвдрэл багтаа сайхан техник байгаа. За 794 КТ-ийн дампын давуу талууд олон бий. Тоормсны систем бол найдвартай. За хүчтэй, хурдтай, даат сайтай, жолооч операторын ая тухыг хангасан зэрэг олон давуу тал бий дээ. Ер нь бол КТ-ийн сургалтанд байнга хамрагдж байгаа. Ялангуяа энэ 794 машин дээр сургалт хийгэн тул 2024 оны 4 сард Америкийн нэгдсэн улсын Аризона мужид байдаг. Танахаа хийлгээд сургалтын төвд сургалтанд хамрагдаж ирсний үндсэн дээр энэ машины сургалтыг бол хийж байгаа. Сургалт маш нөлөөтэй байсан, сайхан байсан тий. Бид нар мэдэхгүй юм мэдэж авч энэ орчин үеийн шин дэвшилтэйгтэй ажиллахад сургалт маш их үр дүнтэй. За би чи одоо энэ 794 авсонсол дээр гарахын өмнө бол КТ-ийн Barla World-ийн сургалтанд Болд Эрдэнэ багшийн удирдлаганд ор суралцсан. За багшаасаа бас их мэдээлэл, техник ашиглалтын талаар, аюулгүй ажиллагааны талаар маш их мэдээлэл ямыг мэдж явсаа. За ер нь тэгээд яг багшийг хажууд суулгаад багшаас асуух зүйлээ асуугаад жолооны дадлагын сургалт бүр илүү байсан да. Сургагч хийсэн 15 жилийн хугацаанд хэдэн мянган оператор сургасан. Энийг бол тоолох боломжгүй. Аль ч уурхай дээр очсон миний сургасан хүмүүс байж идэг. За манай Barla World Mongolia компани нь Монголын алт компанитай хамтын ажиллагааны хүрээнд инженер техникийн ажилчдыг бэлтгэх мэрэгшүүлэх юм сургалтыг хийж байна. Монголын алт компани нийтдээ 80 гаруй инженер техникийн ажилчдад 7 модулийн КТ-ийн засвар үйлчилгээний сургалтыг орж явж байна. Тэгээд сургалтын хувьд гэвэл КТ-ийн засвар үйлчилгээний онцлог, за тэгээд техникийн анализ, засвар үйлчилгээний мэдээллийн систем буюу SIS програмын тухай, мөн техникийн 4 үндсэн систем буюу дизель хөдөлгүүр, цахилгаан электроник систем, гидравликийн үндэс, мөн хүч дамжуулах ангийн хичээлүүдийг орж байна. Тэгээд манай техникийн сургагч багш нар Caterpillar-ийн албан ёсны магадлан итгэмжлэлтэй ийм багш нарын хичээлийг хөтөлж явуулж байна. Ultra class equipment, which is new to this whole territory, that's largest machines we have in the continent, I would say, requires so much attention and effort. So we already had a year of preparation for this fleet to come, and a lot of work is being done together with Barla World Mongolia. And we brought in many parts and components. We carefully thought about what we need to bring into country, how we need to better prepare for the fleet to come, and how we better support our customer. Well, we want to make certain that we can help the customer improve productivity in the best possible manner. And that's why we conduct trainings such as the MEM workshop and other trainings. A good example is the operator training.
that the product group and ourselves from the region were involved at, and that helped operators to operate the machines more confident, which ultimately leads to higher productivity. Уул уурхай хүн техникүүдийн хувьд найдвартай ажиллагаа, аюулгүй ажиллагаа, бүтээл чухал байх ёстой. Энийгээ дагаад бидний төлөвлөсөн төлөвлөгөөт зорилтод хүрч ажиллах. Дээр нь бас нөгөө сул зогсолт гэдэг ямиг багасгах. Тэргээрээ бид нар техник ашиглалтаа нэмэгдүүлэх, цагийн бүтээлээ нэмэгдүүлэх байдлаар ажилладаг. Монголын алт МАГ компани маань анх Caterpillar-ийн техникүүдийг ашиглаж эхэлсэн 93 оноос. Caterpillar-ийн техникийг сонгосон шалтгаан маань өөрөө найдвартай ажиллагаа, бүтээлийг нэмэгдүүлэх гэдэг талаас сонгосон. 794-ийг сонгосон шалтгаан маань бас л бид нар өнөөдөр нүүрсний зах зээл нэмэгдэж байна, уулын ажлын объемыг нэмэгдүүлж байна. Энэтэй холбоотойгоор бас техникийн массыг томруулж, сул зогсолтыг бага байлгах, бүтээлийг нэмэгдүүлэх, техник ашиглалт, парк ашиглалтыг нэмэгдүүлж ажиллаж байна. Мэдээж энэ том орж ирж байгаа, шинээр орж ирж байгаа том оврын авц зомсмолуудын хувьд болон экскаваторуудын хувьд манайд өмнө ашиглаж исэн техникүүдийн хувьд массын хувьд томорч байгаа. Тийм учраас энэ дээр мэрэгжлийн компанитай хамтарч операторын болон засвар үйлчилгээний сургалтуудыг зохион байгуулж байна. Ингэснээрээ бас эргээд нөгөө техниктэй харьцах, зөв харьцах, бүтээл алдахгүй байх, засварын эвдрэл гэмтлийг богино хугацаанд онцлох, операторууд ямар зүйл дээр алдаад байна, алдаа дутагдлыг бас техникийн мэдээллээс нь дамжуулж авах. Энэгээрээ дамжуулж эргээд хүмүүсээ ийм юм дээр алдаж байна гэдэг байдлаар сургалтыг бас зохион байгуулах. Ийм ажлуудыг бас хамтарч үр дүнтэй хийж байна гэж харж байна. Энэ удаагийн сургалт бол ерөөдөө цахилгааны талаас, цахилгаан хэлхийнхаа талаас сургалт орж байна. Энэ дээр бас механик талаас бид нар мэдхгүй үзээгүй зүйлүүдийг бас хэлж орж л байна л да. Энэ бас даваа тал. Энэ угаасаа хоёр байгууллагын хооронд мэргэжил дэвшлүүлэх гэдгээр нөхөн сэргээх гэдгээр тийм сургалт хийж байгаа учраас энэ удаагийнх нь бол яг цахилгаан талаа байна. Дараагийнх нь удаа болохоор гидер систем гэдэг ч юм уу механик тал руу илүү чиглэсэн болоод ирэхээр бидний хувьд бол бас олзуурш сургалттай зүйл болчихлоо л да. Сургалтын үр дүнгээр мэдээж нөгөө жижиг авц цомсмолоос томорж байгаа тохиолдолд бас овор хэмжээ өөрчлөгдөж байгаа. Экскаватор руу ухарж орох орлын өргөн, фронтын өргөн юмнууд нэмэгдэж байгаа. Энийг сургалтын дээр онл практик хоёрыг хослуулж сургалт хийн гэдэг маань маш үр дүнтэй сургалт болж байна гэж бид бүхэн харж байна. Bartla World Mongolia.